Монголд яг Майкл Джексон байт юм байна. 4 охинтой хүн их зөөлөн болдго юм байна. Бүтээлч хүн уран бүтээлэл үзэгчд ярих шиг сайхан юм байхгүй. Өөр надад одоо хийгээд гавьяад ах ажил байхгүй. Амлалт өгөөд ах амлалт байхгүй. Манай энэ Grimix-тэй кино хийх санааг манай хоёр том охин хэлсэн. YouTube-ээр нөгөө Grimix-ийг нөгөө манай гэрийнхэн үзээд гэсэн чинь аавтаа энэ Grimix гэдэг энэ залуутай уран бүтээл хийж болох уу? Энэ манай үе бол хүүхд залуучууд аягүй сонирхдаг энэ хүн байгаа. Тэгээд энэ сэдвээр одоо бүгд залуучдад сонирхсан сэдвээр юм хөнгөн жанрын энэдмийн кино байвал их гоё цаг үе болсон болов уу гэд манай охид санаа өгнө. Тэгээ манай Монгол фильм кино компанийн манай Адиан Бигч кино компанийн ерөөсөө тгий энэ Grimix-тэй хамтарч уран бүтээл хийж үзье. Уулзаад үзье, зөвшөөрөх нь яах нь гэдэг ингээд бид нар анхны саналуудаа тавиад тэгээд Grimix маань зөвшөөрөөд тэгээ өнөөдөр энэ бараг л аим шиг юм гэдэг кино бүтсэн төвхтэй. Та талд нь нөгөө нэг дэргэд байдаг нөгөө ар гэр бүлийн ойр дотныхан маань дандаа дараагийн уран бүтээлүүдийг төрүүлэхэд нь санаа эдэнүүдийг олж аюу нандинаар харж яадаг юм байна л да. Тэнийг харин маш саргаар сонсож чаддаг тэр хүн аюу дараагийн уран бүтээлүүдэд хориод байх боломжтой юм шиг санагддаг шүү. 4 охинтой. Тэгээд тэмэртэйгээ тэгээд амбул зургуулаа сайхан байна. Тэгээд хүн их зөөлөн болдго юм байна. Их зөөлөрдөг юм байна. Амьдрал сайхан амьдарч байна, ажиллаж байна, хөдөлмөрлөж байна, зүтгэж байна. Зүтгэсний эцэст хөдөлмөрлсний эцэст үр дүн шимэн ирдэг. Тэгээд сайхан байна уу? Амьдрал сайхан. Амьдрах л их чухал юм да. Тайзны ард эсвэл киноны яг арт татлын амьдрал донд өсөж байгаа болохоор урлагт хайртай болж өсдөг юм байна. Тэгээ саяхан солин дүүргэнд амьдрах уу жүжиг дээр манай том охин солин дүүргөөр оронготой энэ газрын үнэр нь хүртэл гоё шүү. Нэг л их дулаахан яагаад гэвэл би энэ хөшгөний ард өссөн болохоор том болсон болохоор ингээд багасаа ингээд аваагаа дагаал ажлынх нь арт хөшгөний ард байсан болохоор нэг л татан сайхан санагддаг юм да гэж хэлжсэн. Тэгээд өөрөө өөртөө сонголт магадгүй жүжигчин болъё гэвэл би хорих юм байхгүй. Тэгэхгүй өөрөө өөртөө сонголт тэгээд гэхдээ ямар ч байсан урлаг маш ойлгодог, урлагийг мэдэрдэг, урлагийн асар өндөр ойлголттой уран зохиол, театр, тайз, дэлгэцэн маш өндөр боловсралтай хүмүүсийг бэлддэг. Магадгүй өөр яг хэдийг ингээд өөртөө ярьж байгаа шүдний эмч болно гэж байна. Эсвэл хуульч болно гэж ингээд өөрөөсөө чиглэлийг ингээд сонгоцсон л байна л да. Гэтэ магадгүй тийм салбаруудаар явсан ч гэсэндээ урлагт хайртай байна гэдэг нь маш их чухал юм л да. Тэгээд хүүхдүүдээ бас аль талаас нь ингээд дэмжиж байна. Тэгэл бүхэл талаас нь дэмждэг те. Тэгээд саяхан Батан яг тайзны уран бүтээл гэхээр хятадын сонгодог зохиол одоо амьдрах уу энэ романоос сэтүүлсэн амьдрахуу жүжигийг Орфей театр Монголд анх удаа тайзны бүтээл болгож тавилаа. Тэгээ энэ киноны одоо энэ тайзны жүжигийн одоо гол дүр болох Фүгүгийн дүрд одоо сая 10 сарын 1-ээс одоо сая 27-ны хугацаанд тавлагдаад дууслаа. Тэгээд жүжиг маань одоо Эрдэнэ дархан, Үүранга, Баян-Онгор, Аранга гэх аймагуудаар одоо эхний маршрутанд зарлагдсан. Магадгүй үзэгчний хүсэлтээр Улаанбаатар хотод дахиад тоглох боломжтой юм байгаа. Тэгээд энэ хятадын одоо энэ айхтар одоо 40-70 оны нийгмийн хүнд байдлыг харуулсан цаг үеийг ойлгуулсан энэ айхтар зохиолчийн зохиол энэ амьдрах уу арман болгоод дэлхийд бестселлер болсон 5 хүн бид бүхэн маш олон уншигчтай. Энэ номыг одоо номоор нь одоо кино хийсэн баг Алдарт найруулагч Жан Имогийн амьдрах уу кино байдаг.
За одоо тэгээд Монголд бас одоо энэ Арманаас сэдвлэж тайзны жүжиг болгож Мөө Батбаяр маань зохиолыг бичиж амьдрах уу гэдэг нэртэй жүжиг одоо бас үзэгчтэй олон түмэнд хүргээд байна. Тэгээд уран бүтээлийн аягүй их гоё ол замгтай гадаадын болон дотоодын сонгодог зохиолчдын одоо уран бүтээлээр тайз дэлгэцийг хослуулж уран бүтээлээ тойрвж байна. Батанц өөрийнхөө бас өнөөдөр бас уран бүтээлээ бас өнөөдөр бас нээлттэй хийгээд ингээд энэ намрын уран бүтээлийн юу зав зайгүй чөлөө завсаргүй маш ачаалттай их сарууд өнгөрч байна. Тэгээд залуу байна, эрч хүчтэй одоо л нэг гэртээ амраад эсвэл ингээд туглаа суух зав байхгүй. Ингээд ажиллаад хөдөлмөрлөөл дараагийн уран бүтээлд үзэгчд олон дүмэндээ хүргээд ах. Энэ л бол одоо маш том чухал зүйл юм. Тэгээд гол нь өсгч чанартай, сайн, цаг үеэ мэдэрсэн, сайн уран бүтээлийг үзэгч олон дүмэнд хүргэж явах хэрэгтэй. За тэгээд нөгөө ютубер од Гримиксийн гол дүрдэнд авалсан Баргал аимшигын кино гэдэг нэртэй энэдмийн кино. Өнөөдөр Улаанбаатар хотын бүх кино театруудаар нээлттэй хийж байна. 11 сарын 2-нд нь Эрдэнэт хотын өргөө кино театр, 11 сарын 3-нд Дархан хотын өргөө кино театрууд гэдэг ингээд нээлтүүдээ хийгээд явж байна. Тэгэхээр нээлт сайхан болж байна. Тэгээд нөө Гримикс маань өөрийнхөө YouTube сувгаар нээлтүүдийн зарлалыг түгээсэн болоод ч тэр сая өргөө хорооллын өргөө кино театр, Тэнгис кино театртай ч нэг Монголд яг манталж хийсэн байт юм байна. Дамжлаад аваа явсан гал та. Дараагийнх нь нээлтийн арга хэмжээнд чүүчээ амжиж орж ирж байна. Тэгээд үнэхээр энэ орчин цаг үе, энэ сошиал, энэ сувг гэдэг чинь үнэхээр хандлт ихтэй байт юм байна. Уржигдэр тавьсан баха YouTube сувган дээр өөрийнхөө хаягийн дээр Гримикс маань мэдээлэл өгсөн. Тэгээд киноныхаа талаар болон нээлтийн цагуудаа зарласан яг Гримиксийг үздэг насныхан үзэгч фэнүүднээс битүү эрцгээсэн нэлээд тийм халуун уран амьсгалтай зураг хөргөөдаар болон гар үсгийн аавн гэсэн маш олон хүүхд залуучууд эрцгээсэн сайхан байна. Scream Movie гэдэг кинотой нэмэхэд жанрын өвдөстэй болохоор өнөөдөр хэрэгээр өнөөдөр энэ өдрийг зорж сонгож бид бүхэн киногоо нээж байгаа. Тэгээд ч одоо ингээд IMAX кино театр битүү дөрөв Гримикстэй уулзах гэсэн үнэнч фэнүүднээстэй дүүрэн байна. Тэгээд сайхан байна бид бүхэн. Энэ жил 100 Уранга аймгийн Батүлжээ суманд бүхэлдээ 2 сар зураг авалт хийсэн. Өнгөрсөн 2022 оноос хавуулаад Хатан Тэрё киногоо олон улсын кино наадмуудаас хайсан. Тэгээд 5 TV 17-оос 22 шагналыг авлаа. Тэгээд энэ хүү кино маань 11 сарын 26-нд Улс тунхасны баярын өдөр бүх IPTV тавигдана. Маш олон хүмүүс энэ киног үзэх юмсан гэсэн сонирхож байгаа. Тэгээд энэ кино маань нүүдэлчдийн амьдралын хэм маяг тэр дундаа нүүдэлчдийн одоо зам заншлын тухай харуулсан. За тэгээд буддийн шишнийг магтанд дуулсан. За дээрээс нь нөгөө хөгжлийн ялгаатай хүмүүс болохоо оюуны хоцрогдолтой Дауны синдромтой хүмүүсийн аж амьдралын тухай өгүүлсэн ийм кино байгаа. Тэгээд энэ агуулгаараа нэлээд том цар хүрээтэй кино. Тэрүүгээрээ ч бид нэр Женев дэх нэгдсэн үндэсний байгууллага, Парис дэх ЮНЕСКО, Нью-Йорк дэх нэгдсэн үндэсний байгууллага дээр Дауны синдромтой хүмүүсийн одоо гадаад төрх байдлаар нь адилтгаж нүүдэлчдийн одоо Монголоид, монголизм гэж нэршлиг буруу ташаа ойлголттой нэр барууны орныхон нэрлэдэг энэ нэршлиг халах зорилготой нүүб ЮНЕСКО дээр хилцүүлэг хийж хилцүүлгийн ард дээр киногоо одоо тухайн одоо 190 гаруй улсыг игнэнд нэгтгэсэн нүүбийн төв офис төв байран дээр одоо бид хүн киногоо толилуулж чадсан. Тэгээд энэ кино маань их амжилттай олон улсын фестивалаас маш олон шагналыг хүртлээ. Дэлхийн Аз зэрэглэлийн наадам болох одоо Варшавын олон улсын кино наадам, Таллины хоёр наадам, Аз зэрэглэлийн хоёр наадам бас тэр кино амжилттай явсан. За тэгээ бусд нь болохоор Б зэрэглэл бол С зэрэглэлийн наадмууд байсан. Тэгээд тэр кино
цаг үе, нийгмийн онцлог яг л одоо л яг л энэ хөгжлийн ялгаатай хөгжилтэй хүмүүсийн ялгуурлан гадуурхалт, нийгмийн байдал энэ бүгдийг мэдэрсэн гэж би бол одоо ойлгож байгаа. Энэ дээр бол Дауны холбоо маань маш сайхан ажилласан. За тэгээд Хаадын хаан Pictures маань амжилттай ажиллаж энэ кино маань 5 TV 17-аас улсаас 22 шагнал хүртэн гэдэг бол маш том амжилт, маш том үзүүлэлт. Тэгээ үүнийг маань бас төр зэсэг өндрөөр үнэлж бас Монгол Улсын авиж жишин гэдэг цолт эндгийг сэнгэртэн болцууллаа. Дээр нь НҮП ЮНЕСКОгийн ажлууд бол маш том чухал хүний эрхийн сэдвэр хүндсэн бүтээж учраас их том ажил болж өрнөсөн. Тэгээд энэ ажилд бол одоо тусгайлан одоо гар биечлэн зангидж ажилласан хүмүүс болохоор одоо Хаадын хаан Pictures кино компани захирал одоо Булган Тамир манай эхнэр байгаа. За мөн Монголын давны холбооны тэргүүн Ванчийн ганц зэрэг байгаа. За мөн хууль зүйн дотоод хэргийн сайд оюун сайхны алтан гэрэл манай киноны зохиолч, продюсер эдгээр хүмүүсийн одоо нөрх сэтгэл хөдөлмөр одоо зүтгэлийг одоо энд дуртахгүй эдгээр хүмүүсийн одоо санал санаачлага итвэх зүтгэлээр одоо энэ Трио кино маань бас олон улсад төгсөн Монгол орныг сурталчлан таниулах соёл урлагаар дамжуулж тэр дундаа кино урлагаар дамжуулж нүүдэлчдийн амьдралын хэм маяг зан заншлын тухай харуулсан байгаль ихтлэгийг өгүүлсэн ийм бүтээл болсон. Энэ маань их амжилттай явсан. Тэгээд тэрийг маань бас өдөрцсөн өндөрөөр үлж энэ сайхан цол хэрмээг бас ингэртэн ялцуулсан их баяртай байгаа. Дээр нь бас энэ гаттын одоо сонгодог зохиолч одоо Уухагийн амьдрахуу Арман намаас нь сэтгүүлсэн одоо энэхүү гайхалтай зохиол Монголд одоо тавигдана гэдэг бол энэ нэр төрийн. Тэгээ энэ том жүжигийн гол дүрт фүүгийн дүрт ингэж тоглоно гэдэг бол их л олон жүжигчин энэ тоглох юмсан энэ дүрт амьдрах юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй байгаа. Яагаад ч мэдгүй энэ Орфей театрын даруулагч Мөвөр Нарангийн Батболд Орфей театрын захирал энэ дүрийг надад л таал тоглох хэрэгтэй гэж надад үүрэгцэн. Тэгээд энэ жүжигчин бол гүйцэтгэгч энэ ажлыг одоо өөрийн хэмжээнд одоо тоглосон байх гэж би бодож байгаа. Тэгээд Эцсийн бүлэгтэн театр судлаач, театр тайртай үзэгчид нар л дүнгээ тавьдаг. Тэгээд саяны өнгөрсөн 10 сарын 1-ээс одоо юу болохоор одоо магтаал шүүмжил хослуулсан сар байлаа. Тэгээд магадгүй тэр нь ч гэсэн одоо энэ жүжигийн PR байсан. Одоо энийг одоо жүжиг тоглоод болсон ч одоо юу вэ? Тэгээд гол дүр дээр нэлээд акцент өгж одоо ингэж фокуслаж маркетинг менежментийн ажлаа ингэж хийсэн байгаа. Тэгээд жүжиг маань одоо дахин тоглох. Тэгэхэд нь Улаанбаатарчууд манаас үзэх боломжтой. Монгол фильм кино компанитайгаа хамтраад одоо мөн одоо буддийн шишний тухай энэ сайхан баримт дуран сайхны кино хийх юмсан гэсэн одоо энэ хэдэ зохиол төлөвлөлт ажиллагаан дээрээ лаборатори ажиллагаан дээрээ явж байна. Тэгээд их сайхан шашны тухай зөв ойлголтыг маш энгийнээр үзэгчдэд хүргэсэн юм бүтээл хийхээр зорилго тавьсан ажиллаж байна. За баярлалаа. Тэгээд уран бүтээлч хүн уран бүтээлээ л үзэгчдэд ярих шиг сайхан юм байхгүй. Өөр надад одоо хийгээд гавьяад ах ажил байхгүй. Амлалт өгөөд ах амлалт байхгүй. Тэгээд та бүхэн маань өдөр болгон Улаанбаатар хот болон Эрдэнэ дархан мөн 21 аймагт гарах одоо энэ жил зунжингаа хөдөлмөрсөн одоо ютубер Гримикс дүүтэйг хамтарч хийсэн бараг л аим шиг кино нэртэй энэдмийн кино одоо та бүхэн хөөхтэйгээ найзуудаараа нөхдүүдээрээ үзэх боломжийг одоо Монгол фильм кино компани Хаадын хаан Pictures бүрдүүлж гисэн. Тэгээ бүх кино театруудаар гарч байгаа шүү. За дээрэс нь бас тэр 11 сарын 26-нд одоо та бүхэн хүсэн үдлээсэн Трио киног одоо IPTV-д байршуулна гэдэг амлая. Тэгээд та бүхэн IPTV-гээр одоо 5 TV 17 улсаас 22 шагнал хүрсэн хүү киног бас тоглон сууж таалан болгоогоорой. За тэгээд амьдрахуу жүжигийг мэдээж одоо дэрэгтэй алтар зохиолч Уухагийн
жүжиг өсвөл шимтэн үзээрэй гэж одоо хэлэх байна. За тэгээ баярлалаа. Бүгдэнд нь сайн сайхан бүхнийг хүсээрэй. Баярлалаа.